Би бас энэ байнгын орооны санал дүгнэлт төр миний хэлээгүй зүйлийг туссан байна л да. Энийг бас одоо протокол залруулж оруулчихъя гэж бодож. Прокурорын ёс зүйн хуулийг боловсруулна гэж ерөөсөө яриаггүй. Прокурортой холбоотой ёс зүйн асуудлуудыг шийдэх асуудал хаалттай байгаа. Зөвхөн прокурорд өөр өөрсдийнхээ асуудлыг шийдэж байгааг ил тод хөндлөнгийн одоо байр сууриас хандах ёстой шүү. Бусад шүүгчнэр, өмгөөлөгчнөр шиг гэж одоо хандах ёстой. Энийгээ хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоорой гэдэг зүйл хэлснийг бие даасан хууль гаргах юм шиг, одоо ёс зүйн асуудлаа шийддэггүй юм шиг ийм байдлаар ингээ бас байнгын орооны протоколд орсныг залруулж байгаа. За тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчийн Улсын их хурлаар зөвшөлтсөөр оруулж ирсэн саналыг бол дэмжиж байгаа. Энэ захим үрийтэй тоглоом дээр бас одоо прокурорын удирдлагууд маань бас нэг анхаарч яг энэ одоо 1xBet-ийг дагсан энэ хууль бус. За энэ спорт бетийг халахвчилж захим казино тоглоод энэ дээрээс бас хууль бус үйлдэлүүд гараад байгаа дээр бас нэг онцгой анхаараарай. Би бусад зүйлээ бол би байнгын орон дээр хэлсэн учраас. За улсын хурлыг шууд асуулт